Дизайнуудыг томилоход бүтээмжийн менежерүүдийг халаад дизайнуудыг томилсон шүү дээ. Тухайн үед бол бүтээмжийн менежерүүд өндөр цалинтай үр бүтээлгүй ажилладаг гэж асуудал дагуулжсэн. Дизайнуудын хувьд ямар одоо хангамжтай ажиллаж байгаа вэ? Танд туслах байгаа юу? Бас хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ? За би үнэнгэл надад жолооч байхгүй, машин байхгүй, туслага байхгүй, надад эдгээр аль нь хэрэггүй. Амжилтсан яг өөрийн биегээрээ бүх оролцох арга хэмжээндүүд идэвхтэй оролцож, хуралдаа цагтаад идэвхтэй оролцож тэ амжилтсан л өөрийнхөө дэд сайдын хувьд бол ажиллаа идэвхтэй хийж байгаа. Цалин бол одоо мэдхгүй энд хийж болж гин үгүй. Ямар ч би 3 сая төгрөгийн цалинтай ажилладаг. Тэгэл одоо ингээл ажиллая. Нэг жижиг гүрүүтэй та бүхэн манай өрөөгөр бүгдийг зуршилж болно. Нээлттэй. Сая Саршины баяраар инфлюенсеруудыг хөрж залгалт хийсэн гэдэг бол нийтийн бас шүүмжлэлийг дагуулад байна. Одоо тэр залгалтанд оролцож байгаа хүмүүсийг соёлын яамнаас та бүхний зүгээс одоо дуудаж залгах юм уу? За энэ бол соёлын яамд ямар ч хамаагүй шүү. Энэ бол би зүгээр л хуваараа Казахстан найзаагаа авчирч тэ. Тэр найз маань одоо айгүй олон дагагч тэ. Instagram дээр 5 сая дагагчтай, TikTok дээр 4.5 сая дагагчтай, YouTube дээр 800 мянган дагагчтай л нэг юм нэг юм найз байгаа. Бид нэг найзаагаа л Монголд авчираад сайхан баярын өдрөөр, амралтын өдрөөр яасан чинь одоо нэг Монгол усаа жоох үзүүлсэн чинь одоо жоохон шөөмжлүүлсэн. Та бүхэн дээр мэдж байгаа. Гэтэ би бол анх ажиллаа авч байхдаа л хэлжсэн шүү дээ. Тэгэл чадхаараа л найзуудаа Монгол хурж авчирч тий тэдний одоо цугаар одоо тэдний танилаар бас Монголын сайхан сурчилчих юмсаа Монгол улсаа нэг зөвөр гоёор харуулчих юмсаа Монголын аялал жуулчлалын одоо тэр газруудыг үзүүлжтэй яач хувийн шугамар шүү. Мэдээж манай яамын бас ажил байгаа. Гэтэ манай сайд бол хэлсэн шүү дээ. Инфлюенсерүүдийг авчирахгүй. Бид нар инфлюенсерүүдэд зардал гаргахгүй гэсэн. Тэгээ би ч энийг дэмжиж байна. Би хуваараа бол тэ жоохон нэг монгол хүн байна. Монголыгаа нэг сурчлаад нэг гадныхыг авчираад тэгэл гэсэн надад нэг өчигөө сэтгэл байгаа. Тэгээд энэ ажлаа бол энэ жилчингээ хийнэ гэж бодож байгаа. Олон орны одоо гадны инфлюенсерүүдийг танилын шугамар тэ тэгээд энэ хувийн шугамаар авчруулах хүсэлтэй байна. Зарлага хувьяасаа гаргасан гэсэн үг үү? Зарлага хувьяасаа гаргасан 100%. Эдийн засгийн өсөлттэй гарсан байна. Он гарснаас хойш тэгээд энэ өсөлтийн бас нэгэн хувийг аялал жуулчлалын салбарт утуулсан гэж байна те. Ер нь анх удаа шахуу баг эдийн засаг солонгорох юм боломж харагдаж байна гэдэг шиг байна. Тэгээд зардал гэж юу гэсэн үг хувьяасаа гарсан. Бид нар маань найз зүр өөрсдөө билет аваад ирж байгаа шүү дээ. Өмнө нь зохион зохион байгуулж мэдээж тэ би тэр ингээд нэг бас нэг талын шугамаараа нэг Монголын бас нэг төрийн хүмүүст нэг ийм хүмүүс байд юм аа. Монголын аялал жуулч нэг ийм байд юм аа. Манай Улаанбаатарт нэг ийм байд юм аа гэд бүх талаар нь л одоо гэж ажилласан шүү дээ. Энд дээр бас та бүхний гуйж зөвөр ойлгож зүгээр энэ мэдээг бас түгэж өгөөрэй гэдэг. Паралимпиад ямар төрлөөр тамирчид оролцож байна. Ер нь ингээд өвлийн олимпиад оролцоход тийм ээ бааз суур бас цаашдаа хэрэгтэй байна. Ингээд бүтээн байгуулалт явагдах. Сая би Казахстан руу томилт аваад явсан байгаа. Тэгээд яг Казахстан руу явсан байвал Казахстан бол үнэхээр яг олон юмараа Монголд төстэй бид чинь түүхээрээ төстэй тий соёл нь одоо ижилхэн царай төсөрөж тий ижилхэн зөндөө бидний холбож байгаа юм зөндөө ах одоо бүгдээрээ л нүүдэлж артум тий. Тэгэхээр Казахстан улсад бол ялчгүй спорт, соёл энэ аялал жуулчлал амар хөгжсөн байгаа байхгүй Монголоос хавь илүү хөгжсөн байгаа. Тэгэхээр энэ дээр одоо тэдрээс санал солилцох те яаж хамтарч ажиллаж болохоор байна. Казахстанаас бас авах зөвлөгөө ус их зөндөө байна. Тэгээ тэнд баригдсан айгүй олон олимп баазууд байна, спорт комплексууд байна, театрууд байна. Тэ соёлын одоо соёлтой холбоотой зөндөө юм байна, музей байна. Гол одоо бас миний очиж одоо онцгойлон анхаарч байгаа одоо тэнд болгосон Казахстаны үндэсний музей. Энэ бол одоо 300 сая доллар баригдсан амар том бүтээн байгуулалт байгаа байхгүй. Тэгээд тэр музейн удирдлагуудад танилцж бас санал солилцож тэдрээс зөвлөгөө авч бид нар одоо ингээд энэ жилээс ахуулаад эхний блок одоо нээж байгаа. Дараа жил одоо 2 блок, нийтдээ 3 блок барьж байгаа шүү дээ. Манай их тэнгэр дээр барьж байгаа музей. Тэгээд энэ бүхнийг л одоо танилцуулж яаж хамтарч ажиллах болохоор байна. Яаж Казахстан улсаас дэмжлэг авч болохоор байна те. Энэ бүх бас ажил дээрс анхаарч байгаа ирлээ. Тэгэхээр Казахстанд бас сая асуултанд хариулъя. Тэгээд тэнд бас спорт комплексуудаа яаж барьсан байна? Спортын одоо менежмент яаж явд юм бэ? Одоо тэдний олимпийн тамирчтай яаж бэлтгэдэг юм бэ гэдэг. Адилхан л бид нар бас тэгээд арчлаа аваад одоо 30 гаруй жил болж байна те. Тэгээд адилхан л зэрэг хөгжиж байгаа хоёр улсын хувьд миний бодлоор бас Казахстантай наалдах юм зөндөө байгаа болохоор тэгээд миний сая нэг Казахстан руу томилт аваа явсан байх байлаа. Сая таны бас намын далбаатай зураг нэлээдгүй сошиалгаар яв. Тэр яг ямар утга учиртай зураг юм? За би энэ дээр бол хариул. Миний бодлоор энэ бол нэг тийм амар сүртэй шүүмжлээд муулаад те ингээд. Би бол Монгол ардын намын гишүүн.
би Монгол ардын нам руу өөрөө итгэл үнэмшлээр орсон. Хинч намайг энэ нам руу одоо орооч ийг шахаагүй, гуугаагүй тий ямар ч хэлсэн би өөрөө энэ гаргасан шийдвэртэй бол бат бөх зогсдог, одоо итгэлтэй байдаг, сэтгэл хангалуун байдаг. Тэгэхээр би бас нэг ардын намын баяраар те нэг ардын намынхаа талбайныхаа хажуу зураг авахуулаад тэр зураг тавиад өөрийнхөө ардын намын гишүүдтэй, журмын нөхдүүдтэй баяр хүрд өөрийнхөө хувийн хуудсан дээр баяр хүргэхэд бол энэ бол би одоо Монгол улсад муу зүйл хийгүү гэж би бодож байна. Тэгэхээр энэ дээр бас ингэ сэтгүүлч нь бол монголчууд маань энэ дээр бас нэг зөвөр ойлгоод өөлөн хандаарай гэж одоо гуйж байна.